Бүтээтгэн юм маань дээ. За баярлалаа. Нэг кинзоч авах. За анх уурга хэрэглээд хэдэн жил болж байгаа вэ? 21 4 жил гарав. За бөөрийн уураг алдалттай. Тэг өрөөсөн бөөр жижигрэлттэй. Тэгээд хоёр бөөрөнд бодаш хэмжээтэй 3-5 мм хоёул чулуут байсан. Тэгэл яг янз бүрийн юм дараа юм судалж байгаа л санаг усруу тохиолдлоор энэ нэг амин чанарын ярилцлаганд орж байгаа хүмүүсийг үзэл нас тавсууд байхаар нь бас минаттай дончтой юм байсан. Тэгэл ууж үзье гэж бодоод бас нэг Монгол гэдгээр нь ууж үзмээр санагдал тэгэл болсон. Тэгэл тухайн үед ч яг үрдүү мэддэхгүй лсэн тэгэл би хавтаагаар байсан юм баггүй. Нурууны суулт гэж жаал тийм мэдэхгүй жаал яваад. Тийм анштай бол хөндө мөрөхгүй яваад ажгаал шинжилгээгөөд үзсэн чинь нуруу биш бөөр биш та. Та бөөр өвж байгааг мэдэхгүй л яваад ш. Тэр маань одоо 38 насны үед л юм байна. Би одоо 43 та. Тэгэл бөөр дэж байгааг мэдж аваад амин чанараа угаал. Өвлөн дээр чинь шинэ жилийн өмнө дид лууж ирсэн байхгүй. Хавар 4 сард ажиллаа эхлэхэд би нэг тийм барилга ажил хийдэг. Хавар 4 сард барилга ажил хийхдээ би нэг мэд юм өргөцсөн юмсан. Хөөс тэгэл их нэртээр энэ би хизээ зөөр олчих байл гэсэн. Харин хизээ зөөр олчих байл. Нөгөө нэг хавтгай байсан юм дэгүүд юм бас тэрийг л одоо энэ орд орныхонтой маш их сурталчилж хэлдэг бас Монгол ахын төст хийлээ гэж бодоод. Яг өмнөхөн талд маань ээж маань имлэгээр яваад ямар ч найдваргүй 3 сар гарсан имлэгээр яваал тэгэл муудсаргаал тэгэл бүр жижигхэн хөвгч болоод дууссан байхгүй. Одоодны автодраар. Тэгэл би тэндээс ангаах бол найдалт ерөөсөө найдалтгүй юм. Тэг би ямар нэг юм одоо хандаал гэж итлээ амин чанар тэгээд ингээд ээж маань явуулсан шиг гараад ирж байгаа байхгүй. Тэгэл бас ийм л юм болсон байх. Тэг одоо цаашдаа уугаад явж байгаа юм бол. Тэгэд энийг л энэ зүгээр бол нэг наттай адил залуучууд ингэж би ягарахгүй харааж хийж явж байгаад тийм бөөр муудсан анхан шатны зүйл байсан шүү минийх. Тэгэл амин чанар уугаал их сайн болсон. Бөөрний чулуу арилцсан байна. Тэгээ бөөрний чулуу нь яаж арилсан нь бол мэдэхгүй. Уул нь бол яг шинжлэх ухааны ангаахаар ярихт бол заавал шээшээр дамжиж шээснээс өөр гарнаа. Айхтар өвдөж гардаг шүү гэж хэлсэн. Тэгээ тийм байгаагүй нэг мэдсэн гарцсан. Бүр үнэхээр алга болсон байна гэж мөр хөвсгөлдөө үзүүлээд байхгүй. Дахиж энэ дэж нураа төвд үзүүлээд бас байхгүй. Тэгээ гарцсан баг.